Бүр орой болцгоо орж ирэх нь. За хүмүүст нэг жоохон нүдүүл. Угаасаа нүдүүлнэ гэдгийг мэдж байгаа. Гэхдээ нүдүүлнэ. Эний чинь би нөгөө ад үзэгдэх зоригтой бай гэдэг байгаа шүү дээ. Ад үзэгдэх зоригтой. За би сая нэг рейл үзлээ. Загвар өмсгч оргил гэдэг нэг залуу нэг хүүхэнтэй ярьж байна. Тэгээ хэд хэдэн бас тийм төстэй рейлүүд байна. Тэгээ гинт дургу өрлөө. Өвчөө хөдлөөд гівгэн өөрийнхөө бодлыг хэлмээр санагдлаа. Тэд нар бодлоо хэлж яхад би бас бодлоо хэлэх ёстой шүү дээ. Тийм. Тэгээ эмэгтэй хүмүүст хайрлуулах ёстой. Эмэгтэй хүмүүст айгүй өрөвдмөр. Эмэгтэйчүүдийг л хайрлах ёстой, эмэгтэйчүүдийг л хамгаалах ёстой. Ирчүүд бүгдээрээ хүчирхийлэгч мэт яриад байна л дээ. Яг үнэндээ бол жинхэнэ хүчирхийлэгч нар бол хүүхэнд. Би одоо 50 хүртлээ одоо 2 ч хүүхэнтэй амьдралаа. Бас нэг хүүхэнтэйчтэй амьдрах уу яах уу гэдээ явж үзлээ тий. Миний амьдрал таарсан эмэгтэйчүүд бол дандаа хүчирхийлэгч нар байсан. Барьж аваад зодоод хазаад чимэхгүй ч гэсэн дандаа дотор майжж идэг. Ямарваа нэг байдлаар дарамтлж идэг, сэтгэлээр унгааж идэг. Би тэднээс баярлалаа гэдэг үг сонсож байгаагүй. Чи мундага, чи бол хамгийн супер. Чи бүгдийг чадж гин гэд хоолойг мань зангиртал магтсан нэг хүүхэн байсангүй. Би өртөө юм шиг зүтгэсэн. Өвчнөө мартаж зүтгэсэн. Амьдралаа босгох гэж би 9 шидийн юм хийсэн. Гэхдээ тэр эмэгтэйчүүдээс би эргээд бодоход нэг ч удаа урмын үг сонсож байгаагүй. Дандаа л хүчирхийлэгч нар байсан. Болгон шүүб нэгтэг, алтан бөгж нэгтэг, тэ тансаг орчин нэгтэг. Тэр тансаг орчныг бүрдүүлэх гэж би сөхөрж унтлаа зүтгэж исэн үе байгаа. Сэтгэлээр унаад арх ууж исэн үе ч би. За тэгэл тамхи татна. Тамхи татснараа буруудна. Хүмүүст хялан зэхэн хийлгэн. Би тэр тамхиг улгааж татаагүй. Тэр тамхи дэлгүүр болгонд байдаг. Би тэр тамхиг зүгээр өөрийнхөө хөдөлмөрж олсон мөнгөөр хөдөлж авч татсныхаа төлөө би хүмүүст та нартад үзэгддэг. Тамхи татдаггүй та нарт их хүний ирэх гэж байдаг бол тамхи татдаг надад ч гэсэн ирэх гэж би. Юусе хаанч татуулахгүй. Тэг бид нар хаан татах ёстой. Бид нар тэр тамхи татдаг эрхээ хаана идэх ёстой. Тамхи татж байгаа жолооч аваар хийчлээ гэж би сонсоогүй. Тамхи татсан эрхтэй гэртээ очиод агсан тавилаагийн сонсоогүй. Тамхи татсан эрхтэй хүчирхийлэл үйлдсэн гэж сонсоогүй. Архиал үзье ядалтай. Яагаад бид нарыг тамхи татуулдаг вэ? Одоо намайг ингээл тамхи хасаахлаар л чи юугаар олон нийтийн сүлжээгээр тамхи татлаа гэж буцсан. Би өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад өөрийнхөө уушаар өөрийнхөө уралд зугаа татж байгаа. Эрэгтэй хүн ч гэсэн бас хайрлуулах хэрэгтэй шүү дээ. Эрэгтэй хүн ч гэсэн халамжлуулах ёстой. Тийм. Би сайн нөхөр байсан. Би хамгийн шилдэг нөхөр байсан. Хамгийн сайн хүн байсан гэдгээ би хожим дараа нь ойлгосон. Би үнэхээр болохгүй байгаа юм баг. Би үнэхээр одоо муу нөхөр, муу хань гэж би өөрийгөө буруутгаж байсан. Тэгсэн намайг хаяа явсан, надаас салаа явсан хоёр маань өөр хүнтэй сууж үзээд эргээд надтай суух гэж хоёул иччихсэн. Бүр хоорондоо хэрэлдсэн. 9 шидээрээ дуудалцсан хоёулаа намайг болоцсон. Надаас хоёулаа олон дүү. Би тэгээ хэлчихсэн. Бид хоёроос олаах штэ. Би одоо нэг тийм гоё биетэй сайхан өтгөө өмсгтэй алаг нүдтэй та нарын хэлдгэр тийм царайлаг юм биш. Би нэг шармисэн шалчижсэн шар өвгөө. Бид хоёр намайг яага болоцолтой байгаа юм бэ? Болооч ичиж гэж би хэлчихсэн. Тэгээд
Сайн үнийг явсны дараа нэг гэдэг шиг надгүйгээр амьдарч үзээд хэцүү санагдаад иргэсэн баг. Юусе хамгийн лагнал чивээс юм байна гэж ганц ихнэрч надтай хамт ажиллаж байгаад намайг орхио явсан залуучууд хүртэл над дээр буцаад ирдэг. Ер нь хамгийн сайн удирдахч, хамгийн сайн одоо дарга бол та юм байна гэж эргэж ирдэг. Хамгийн шудраг хүн бол та юм байна гэж ирдэг. Ингээд би харин өөрийгөө за би ч бас хүний дэйтэй зөвл яваа юм байна гэж өөрийгөө мэдэрдэг. Хэрвээ би навшиг уулгаж байсан бол тэр хоёр эргэж надтай суух гэж хоорондоо муудалцж хэрэлдэхгүй байсан байх. Нэг юм. За дараагийн асуудал нь сошиал дээр янз бүрийн юм бичих. Саяхан тэр нэг 05 дотоодын зэргийн 05 дугаар ангийн нэг байлдагч. Нэгийг гартаа боксинг билээ хийж байгаа зогч илээ. Яага байж болдгүй. Яагаад ганц зөр зохиод унахчих болдгүй. Энд чинь зэрэг шүү дээ. Одоо хүнд нэг хоёр зохиолоод унчиж чадахгүй байгаа зэрэг яаж буу аваад хүнтэй байлдах юм? Яаж дэсвэр хатуужил суух юм? Би хэний ч үгэнд ордгоо хинтэй ч үздэг болгооч чил цэрэгт очиод би халуулсан шүү дээ. Цэрэгт очиод би халуулаад би ухаан суусан шүү дээ. Намайг бол аимшигтай зодддаг байсан. Би ч өөрөө болдог байсан. Зөв зүгээр зэргийг зодохгүй шүү дээ. Зөв зүгээр байгаа зэргийг хэн ч зодохгүй. Болохгүй болол зодолж байгаа шүү дээ. Зодохч гэжтэй стан хоёр шагаал унгаж ийл шүү дээ. Бөө юм болоод нийгмээрээ хуцаал. Ирчүүд дунд нэг хоёр шанаадад унгах юм битий л байд юм аа. Битий та нар ингэж өвчгнүүд. Ийм учраас Монгол ирэх хүн байхгүй байгаа. Ийм учраас Монгол цэрэг байхгүй болоод байгаа. Ийм учраас Монгол ардын хайрам яашил шиг цэцэрлэг шиг болчиход байгаа. Намайг яаж зоддог вэ ярих уу би? Би хараа энэ шилэн үзүүнээсээ дахмаа хүртэл бүстүүлдэг байсан. Шармаа нүцгэн хөвтүүлж байгаа л манай одоо ороотын захирагч. Одоо өөрхий талигаас болцсон доо чих танаас өгөх гэдэг. Намайг бүрийн дагцнаас энэ хөлийн дахин хүртэл ингээд зузаан ширээр ингээд шилэн үсээс нүдчдэг байсан. Хидж зогчоо тэгээ би ингээд манараад ухаалтчих. Би ухаалттай бүстүүлдэг байсан. Тэгээ ингээд нэг сэрхэд би орон дотроо бүр ингээд дэмэртлээ халуураад би зэрдэг байсан. Хамгийн амар нь юу гэж ингээд сэрээд босоод ирэнгүүт би ингээд татуулаад ингээд босч ирж байгаа. Тагчтал халуураад дэмэртлээ халуураад би зодолцсон. Тэгээ ингээд босоод ирэнгүүт нөгөө орны дэвсгэр даваа миний нуруунд дээр ингээд наалтчаа босоод ирдэг. Хатцаа нуруунаас битүү нуруу хон гуй энэ зузаан гуй юм ингээд цус шүүрээд ингээд хатцаа. Тэгээ тэрийг ингэж нөгөө даваа гэж хооно шүү дээ. Хуудатна. Фүү зүгээр ингээ харьс шутлаа хийчихэж байгаа юм шиг. Амьдаар харьсаа болуулж байгаа юм шиг үгддэг байсан. Гэлийг би ёо гэж дуурайг. Гэлийг би аав ээж гэж гүгээгүй. Би хатсууцсан, би ир хүн болсон. Тэгжиж би ир хүн болно. Тэгжиж би тулдах чадвартай, зодоор даадаг. Одоо тэгээ дайсан баригдаад боксинг билээ өмссөн байгаа маа нөгөөд биднийг бол юу боксинг билээс улаан гараараа наам шаадаг байл шүү дээ. Ака чэйжин цэнгэлдэг байлаа. Акагийн чинь бөксөөр нь чэйж рүү шаагаад цэнгэлнэ. Гэ амтлагууд амаарстай дүүрэн цус амтагтаал. Би бол чэйжин дээр зөндөө ака цэнгэлсэн. Өгзгөн дээрээс тэ явж чадахгүй болтлоо. Хоолнд орох гэж байгаа цэргүүдэд нэгийн цугаана гэж байгаа л миний хажуугаар өнгөрөхдөө өнгөрсөн цэрэг болгон шанаад нь баярыгаа наач их зөвүүн зэрэг сожгоос гарахтаа шаагадаг гэл миний толгой ийм том болоо хавтцсан. Толгой өвдөл би ста би одоо толгойн амар өвчтэй болох юм дэл гэж би шаналдаг байсан. Яач вэ? Ир хүн чинь тэгжиж хатсууд шүү дээ. Зодуур даадаг болдоо шүү дээ. За дараагийн юм бол хүний ирэх чиний ирэх гэж үгсэн хар ацсан гэдгийг хар пистан. Чи юм уу ирэхээ мэдхээс биш үүргээ мэдж байгаа юм хар лалар минь. Чи Монгол улсын төлөө юу хийсэн хар пистан юм чи? Чи Монгол улсын иргэн болсноор Монгол улсын төлөө юу хийсэн? Чи хариуцлага мэдж байгаа юм? Чи
Чи энэ улсын иргэн болж төрчөөд үүргээ биелүүлсэн юм чи. Хүний эрх зөрчигдөд цэрэгт ирэх байдгүй юм биш дам чи заяа. Шоронгийн хулгайч цэрэг хоёр хүн амын тоолоход орохгүй угаасаа. Хүн гэж үзэхгүй бид нар чинь заяа. Стач хүний эрх зөрч чи яас их эрэхтэй биз даа чи. Гөлөг минь. Чиний хүрээд ирдэ би чиний эрхийг чинь эдлээд өгөө. Нохоо. Ийм бистанаар ингээд Монгол ирэх хүн байхгүй, тэмцэх чадваргүй, босох чадваргүй, сүрэх чадваргүй юм арчиг болгооч. Тэгээ шүүний гард би эзэж чадахгүй. Жоолхонд орж чадахгүй. Ир зэрэг алба хааж байгаа. Насанд хүрсэн 18 хүрсэн ирэх хүн байж шүүний гараа би эзэж чадахгүй. Ахлагч офицерууд нь гаргаж би эзэж суулдаг гэж. Ийм арчиг зэргүүдээр бид нар хамгаалж байна. За дараагийн эсэргүү юм нэг гэхлээр энэ нэг гүлэгтэй хэрэлдэж байгаад мартчихлаа. Тэгэхээр ингэмээр байна. За одоо нэг юм өрөвдүүлдэг тийм нэг нэлцгай байдлаа болмоор байна хэдүүлээ. Сая нэг кино хийлээ. Рестораны хоол зөвлөглөө. Өдөрт 3 хоол. Хоолоо болоод ах юм. Миний үед чинь талах. Элсэн чихэр идэл ажиллаа хийдэг байл шүү дээ. Ер нь бол одоо ингээд бид нар нэг юм хүний эрх, хүүхдийн эрх гэсээр байгаа. Бид нар одоо үр хүүхдээж хүн биш болголоо. Залуучуудаа хааж хүн биш болголоо. Хинч биш болголоо. Дээр би одоо нэг тэр фантастикэн тэр нэг ийм хамартай чи юм блэ. Ийм хамартай нэг фантастикэн нэг ийм хамартай жүжигч юм байдаг шин. Хин блэ. Барслав. Би тэрэнд нэг амар дургуурсан. Нэг гавьяат багш хүүхдийг хичээлээ гарлуун цохоод гарна ингээд хөхөр ингээд улаага жоох ингээд захаараа жоох ингээд хөх туяа орцсон. Тэгсэн чинь хүчирхийлэгч багш. Навшийн хүчирхийлэгч гэж орилсоор байгаа тэр гавьяат багшийг ажилгүй болгоцсон. Яа дээ та нар хүүхдээ хүмүүжүүлж чаддгүй үстэй. Тэр олон хүүхдийн дунд махан зулгааж байгаа тэр багш хичээлээ буруу хийгээд байгаа хүүхдийн гарлуу зохиод авахд яа дээ. Болдгүй юм. Би бүр гайхаад байгаа. Тэр нөхөр одоо ингээд хүчирхийлэгч гэсээр байгаа тэр багшийг хайрын сайхан багш одоо 20 хэдэн жил ажилласан багшийг ингээд итгүүрт гаргахгүй ажлаас нь алуулчихж байгаа. Тэрний дээр олон кинонд тоглосон тэндээ юм байгаа. Олон багштай тэндээ юм байгаа. Нэг ийм нийгмэрээ ингээд багш нарын гад үздэг болоод байгаа юм. За миний гол хэлэх гээд байгаа юм хүчирхийлэгч хүнийг хүчирхийлэгч болгодог гинэ. Ёстой майгаар би битүү хүчирхийлэл донд өссөн. Би битүү зодуур донд өссөн. Хүчирхийлэлд өссөн хүн амар зүйлэн сэтгэлтэй болчтой шүү дээ. Өөрөө өвдөж өссөн учраас хүнийг бусдыг өвдөхийг хүсдэггүй юм. Ойлгосноо? Нөгөө архичин аавтай айлд өссөн хүүхд архийг чигсээд өсчихдээ шүү дээ. Архичин анхаарал дургүй юм гэдэг шиг. Би хүчирхийлэлд өссөн хүчирхийлэгч болсон бол би өдөрт жинкаста цуврал алуурч болцоо явж байгаа. Би гэртээж зодуулна, гараад гудамжинд зодуулна. Би хаач миний үе бол хөвгөө үе байсан. Битүү зодуулдаг байсан би. Хүчирхийлэл донд би өссөн. Би хүчирхийлэл донд өссөн учраас би хүнийг өвдөхийг хүсдэг юм. Яаж өвддгийг мэддэг учраас. Дарамтлахад ямар хэцүү байдгийг мэддэг учраас би хүн дарамталдаг юм. Би хүнд гар хүрдэггүй. Өрөвдөд идэг. Би хүүхдэд ёстой гар хүрж үзээгүй. Эмэгтэй хүнд бол би бүр гар хүрдэг. Харин та нарын яриад байгаа
хайрын дунд өссөн хүүхэд хүн хайрладаг гэвэл ёстой маа. За юу би та нарт бүгдэнд чинь салавч өгнө. Зэрэгцүүл зогсож байгаа бүгднийг ч аваа салавч. Өвдөлт мэдрээгүй, хүчирхийлэл мэдрэхгүй хүүхэд чинь жинхэнэ хүчирхийлэгч, жинхэнэ маниак гэж давалж өсдөг. Жинхэнэ хувайчигч. За та нарын хайраар болж өсөж байгаа хүүхэд хүнийг хайрлаж мэддэггүй. Зөвхөн бусдаас хайр нэхэж амьдэрдэг болдог. Одоо надтай хамт ажилладаг студент залуучуудыг ажиглаад байхад хайрын дунд өссөн хүүтэн жинхэнэ лалрууд, жинхэнэ навшнууд байдаг шүү дээ. Өөрийнхөө л хайрлуулах гэдэг амар хувайчсан. Хүнээс л хайр нэхэд идэг. Бусдыг хайрлаж мэддэггүй юм хүмүүс. За харин борог өссөн, зодуулж, нүдүүлж өссөн залуучууд нь илүү хүн сэтгэлтэй, илүү хамт олонныхон төлөө, илүү өр зөөлөн ийм байдгийг. Та нарын тэр хүчирхийлэл үзүүлээгүй хайраар бялуурж өссөн хулгайчууд чинь өвдөлт мэдрахийг хүсдэг. Мэдхгүй юмаа мэддэг, мэдэх гэж үздэг. Мэдхгүй юм амар сонирхдаг. За хүн үзээгүй юм үзхийг амар хүсдэг. Хүнийг өвдгөөд тэндээс кайф авдаг болдгийг. Ойлгосноо. Тэгээ жоохон өвдөлт авахаар өөрөө амар имзэг арчаагүй новшуулаад хүмүүжсэн байдیں۔ Та нарын тэр хайрын дунд болж өссөн хүүхдүүдээс чинь гаж томтонгод хүртээ. Та нарын тэр хайрын дунд болж өссөн хүүхдээс чинь хувайчигч хамгийн адгийн хулгайчуд гарч ирдэг. Зодуур нүдүр дунд над чиг өссөн, өлсөж өссөн, борог амьдралд өссөн хүмүүс хүнийг өрөвддөг. Олсон хоолоо хүнд тавьдаг. Байхгүй нэгнийг хамгаалдаг. Нөхрийнхөө өмнөөс дайсны эсрэг босч чаддаг. Хаттай, зоригтой ийм хүмүүс болж хүмүүждэг. Мэдв. Би та нарт хэлээд байгаа шүү. Ямар ч юм хэмжээнээс хитэрч болохгүй. Ямар ч юм хайр ч гэсэн хэмжээтэй байх хэрэгтэй. Хайрыг ч гэсэн хэмжээтэй мэдрүүлэх хэрэгтэй. Хүчирхийллийг ч гэсэн үзүүлэх хэрэгтэй. Америкт хүүхдүүд тэгж хүмүүждэг. Германд хүүхдүүд ингэж хүмүүждэг. Япон хүүхдүүдийг ингэдэг. Солонгос хүүхдүүдийг битгий шаацаа. Тэд нар чинь тустай хүмүүс. Зундаа бараг 40, өвөлдөө 40. Бараг 80 градус, 70-80 градусын хэлбэлзэлтэй. Ийм амар эрс тэс хатуу уур амьсгалтай ийм орчинд өсөж байгаа хүүхдүүд болж л өгвөл хатуу чанга гараар өсчиж хүн болж төлөвшдөг. Мэдв. Дэлхийн монголчуудад бүх юмыг заасан. Биднэрт дэлхийгээ сурах юу ч байхгүй заяа. Мэдв. Би бол хүүхдээ одоо шууд өшөглөө зохиж унгаагаа зоддгоо. Гэхдээ би хүүхдээ яг харцаараа байлгадаг. Байлжигнаад байгаараа муулга халтай шүү ч юм. Чим одоо өөрийгөө хингэж бодоод байгаа юм уу? Гүлгэмж босч тэрийг хийж инг. Барын цулхыг баг дээр нь би бандаас яг даган гэж барьж ингэж дарамт нь өсгдөг заяа. Гэлээгээд миний хүчирхийлэгч болж хүмүүжээгүй. Миний хүү шиг өрөвчөнгөө байхгүй. Амар өрөвчөн, амар тусч. Юу вэ? Хамгийн юм хүн рүү барьж ирдэг хүүхэд болоод хүмүүжсэн. Миний хүү хараа 6 настай байхдаа над дээр орж ирсэн. Аава та надад 5,000 төгрөг өгч. Яах ч юм бэ? Одоо 9 жилийн өмнө шүү дээ. Миний хүү 5,000 төгрөг өгч аава. Яах ч юм гэсэн чинь тэнд нэг амар түлэгдсэн айгун бие муутай эмээ байна. Би тэр имээд хоол авч өгөх гэсэн юм гэсэн. 5-6 настай миний хүн 1-р ангид орох гэж байсан. 1-р ангид орох гэж байсан зунаа. Дөнгөж 6 нас сурчсан. Тэгээ би бүр хэрэгт орлоо. Заяасаа гарыг гараад би бол хүүгээстэй ингэж өсгсөн шүү дээ. Тэгээ тийм өрөвч зөөлөн болоод хүмүүжт би хүүгээ хараа баярлсан. Гэсэн чинь миний хүү доошо байрны нэг давхруудад сайнаа газар руу оронгуудаа эмээ нэг том бууцтай газар л да нэг 5 ширхэг бууз өгч иж. Тэгээд 5 ширхэг бууз авсан. Тэгэнгүүт нь би яг хүнд өгөх гэж нэнгүүтээ заав нэг нийслэл салаад нэг үзмний шүүс авчиа гэдээ аваад тэгээд дагаа явсан. Тэгсэн чинь аптек хажуугаар гарахтаа аав та эндээс нэг юм хоромхон гэж тос үйд штэ шархан түрхээ та надад өргөчээсэн. Би багтаа нэг төлөгдөө би хоромхон түрхчихсэн. Тэр тосноос нэг аваад өгч тэр эмээгийн гар нь амар болсон байл.
Тэгээ нэг хоромхоо. Тэгээ дагаа очсон чинь нэг амар юм ээ. Пүү бурхан. Жинхэнэ хог төр хвтчихээс хогдуудаг юм ээ. Тэгээ гараа түлцсэн юм яасан ингээ гар нь амар түлхэгдсэн. Тэгсэн чинь тэр миний хоолыг авсан аа. Эмээ та энэ хоолыг идчих. Тэгээд дагаартаа юм тосыг дүрхээрээ гэд миний 6 настай хүү тэгж хэлсэн. Би тэрийг хараад миний хоолоо зангираад нүдэнд ингээ нулимс дүрээд ирсэн. Тэгээ би бороор алхацсан. Би хүүдээ бол нулимсаа харуулахгүй шүү дээ. Дотроо би хүүдээ амар баярлсан. Юу 5-6 настай хүүхдүүд тийм муухай эмгэн хараад бутраа зүхтаамаар хүн ойртохоо шижиглмээр тийм юм байсан. Тэгэхэд миний хүү тэр юмэд хоол аваад өгчий, тос аваад өгчий гэж хүмүүжсэн байсан. Би хүчирхийлэл донд уссан. Би амар хүчирхийлэл донд уссан. Гэхдээ би хамгийн өрөвчгөн бүх хүнийг өрөвддөг. Бүх хүнийг би хайрлахыг хүсдэг. Одоо ч гэсэн миний хийж байгаа ажил монголчуудын төлөө би ад үзэгтэй та нарт 9 шидээрээ доромжлуулаад би Монгол улсын төлөө би цус цэвэр нэр цэвэргээд нэвтрүүлэг тусгаар тогтнолын төлөө бид нэвтрүүлэг хийгээд явж байгаа. Өөртөө байгаа мөнгө төмөн олондоо зориулнаа. Ганцаараа ийдсэн гахаад харгалдгүй юм гээл би явж байгаа. Ойлгосноо гэлээгээд би ядуураагүй шүү. Гэлээгээд би хоосроогүй. Адгийн найзах нь одоо тань энэ цаг би хоосроогүй. Энэ цаг 6 сая төгрөгийн үнэтэй цаг заяа. Би хоосроогүй. Би 20 сая төгрөгийн үнэтэй цагч байна одоо. Энэ байнга зүүдэг 6 сая төгрөгийн үнэтэй ч цаг байна. Хүн бусдын төлөө явлаа гэд хоосордгүй юм. Хүчирхийлэл дунд өссөн гэд хүчирхийлэгч болдгүй юм. Зөв юм бодоод зөв юмны төлөө явж байхад аяндаа ажил үйлс бүтдгийг. Зэ. Одоо дөнгөж саяхан хэдхэн хоногийн өмнө эрхийн балай хайрын донд өссөн нэг навш миний нуруунд дутах шагаал надаар 5 жил дижээлгэж 5 жил тэтгүүлж 5 жил чирүүлж 5 жил заалгачаад хайрын донд өмбсөн нэг балаа миний нуруунд дутах шагаал зайллаа. Та нарын хайрын донд өссөн хүмүүсийн навш үйдэн заяа. Үгсээ хацны чи хайрын донд өсөг. Хүчирхийлээс хол байл. Хүчирхийлэлтэй ойр байлга. Монголчууд юу гэдэг гэж хайр нь дотроо халан гадна гэдэг. Халаа дандаа гадраа гаргаж яв заяа. Би угаасаа да гэдэг тийм заваан юм дургу. Намайг хинч да гэж өсгөөгүй. Намайг хинч хайраараа болж өсгөөгүй. Миний ээж 5 бандтай учраас маш хатга өсгсөн. Ээжтэй бист дэлгэв зодуулж өссөн. Гэлээгээд би ээжигэд би хайрлахаа болоогүй. Ээжтэй би амнаасаа илүү хайртай болж өссөн. Бидний хүн болох гэж ээж маань эр хүн болох гэж үг даадаг. Ачаа даадаг. Амьдрал даадаг. Тийм хаттай хүн болох гэж ээж минь биднийг хэмхэн мэдж өсгсөн заяа. Хүчирхийллийг мэдрүүл. Хүчирхийллийг үзүүл. Гэхдээ хэмжээтэй бай. За. Ингээ сайхан зоргоор өнүүдээр малнууд нь. Тэр хайраараа болсон хайрын дунд инхрийлж өсгсөн аж донтонгуудаа та нар ирээдүйдээ улаа олоогоо тас шаалган за.